илтгэлийнхээ гэсгийгүүд товчхон хийнэ. Сая сайхан одоо ганжуур занжуурын тухай одоо их олон сайхан илтгэл тавилаа. Энэ дээр нэг сонин зүйл байдгийн. Монголчуудын тухай дүүлэр ганжуур занжуур энэ юу их хөлгөн гэдгийг их хөлгөн сударч гэж ихэнх бичгтэр гардаг юм шиг их хөлгөн судар. Хэдийн үеэс танилцсан бай гэдэг асуудал. Түүхэн сурвалжаас үзэх юм бол 11-р зуун одоо бол энэс хойш ирээд байна. 14, 5 одоо тэгээд 16, 7, 8 гээд 20-р зуун гээд 11-р зууны үед Монголын үг дээдэс гэж үздэг хятадчууд гадаадад их хөлгөн судар бэлгэлж байсан байх юм аа. 11-р зуун шүү. Тэгэхээр монголчууд одоо хятадыг бол хятан гэдгийг хятадчуудыг монголчуудын үг дээч гэдэг шүү дээ. Солонгост их хөлгөн судар бэлгэлсэнгээр онтой сартай өдөртэйгээ хүлээж авсан вантайгаа түүхэн сурвалжид гарч ирэх юм аа. Энэ үйл сонин зүйл. Одоо энэ ганжуур занжуурыг судалж байгаа улсууд бол юу бол биш. Урагшаана ахаад жоохон хизээ яаж вэ гэдгийг судлаарай гэж би захиж байгаа юм. За хоёрдугаарт нь бол бас өвд хамаарах Монгол өвд соёл хамаарах нэг сонин зүйл байдаг. Энэ нь монголчуудын нэвтрэх тойл. Нэвтрэх тойлыг бол одоо Британик хэнтергээл ярьж байна шүү дээ. Энэ нэвтрэх тойлыг сургахгүй байхад тэр улс нь байхгүй байхад монголчууд нэвтрэх тойл зохиогоод барлаад бард шилжүүлж байсан. Хэвд шилжүүлсэн байх юм аа. Энэ бол 1282 он 1282 13-р зуунаар хавьж байна. Энэ бол сурвалж бичигдүүл байгаа юм аа. 1282 онд юу гэж өцсөнтэй зэрэг 1282-нд Монгол уйгур үсгийн нэвтрэх төлийг зохиож бард шилжүүллээ гэсэн байгаа юм. Энэ бол дандаагийн орчуулгач байгаа, Ян улсын судрын хятад өгч байгаа ийм зүйл ээ. Энэ бол хуучин одоо нэг мэддэггүй ийм зүйл байгаа юм. 1960-ад онд бол дуйлан болж байсан юм. Манай томцол Энцэн багш, Тамны Сүрэн багш одоо тэгээд Перлэва, Тасгдэр зугаа гонгоргоо энэ төр гайхаж байсан. Ийм бичиг байна уу? Яагаад хаанаас олчих уу гэд. Тэгсэн чинь Ян улсын судрын 9-р дэвтэртүүл байгаа. Манай томцол бол хараагүй байсан. Өөрснөө хүлээж байсан. Бид нар хараагүй яасан гэж юм бэ гэж. Яагаад хараагүй гэдэг тэд мэрэгдүүд маань өнөө Ян улсын судрыг уншсан. Гэхдээ бүлэг бүлгээ нь өөртөө хэрэгтэй зүйлийг уншчихдаг байхгүй юу? Одоо соёлын талын, барын талын зүйл эдэргээд. Дагууд нь уншаагүй учраас энэ мэдээг бол олоогүй байсан юм аа. Нэг 20 хэдтэй одоо эдний хүрээний туслах ажилтан энэ мэдээг анх олсон юм аа. Тэгээд багш нартай хэлэхэд бүр гайхалтай юм байна. Наадхайгаа хэвлэлдэг. Дамнын сурангууд хэлэхдээ надад нэг хөв бичээд байли. Би 1000 жилийн ханглыг оруулъя гэж гуйгаад авчихсан юм. 1000 жилийн ханглыг та нар үзээрэй. Тэрэн дотор энэ видеог анх хэвлэгдсэн юм аа. 1972 оны Номзын бүртгэлүүд энэ инжкэрэ гарсан. За 1282 он гэ та нар бодоод үз. 1282 он ямар он бэ? Энэ 1282 он ч нэг Хувлаа хаан одоо энэ бичгийг хэвлүүлж байгаа хүн шүү дээ. Бархан чилжүүлээ гэж байж байгаа юм. Монгол уйгур үсгээр шүү. Энэ одооны үсгээр. За тэгэхээр 1282 он гэдгийг бодоод үз. 1282 он гэдэг бол үүнээс өмнө дэлхийн ямар ч эзэмтэд энэ ондууд нэг анхаараагүй байна. За
282-ыг бодомгүй Чингис хаан хэдэн он төрлөө гэдгийг бодъё. 1162 оны морин жил, хар морин жил 1162. За 1282-аас хасаад үз. Хэдэн жил гарч байна вэ? 120 жил гарч байгаа. Тэгээ энийг үл дэлхийд ажиглаагүй, хэн ч ажиглаагүй. Тэгэхээр Чингис өвөөгийнхөө 120 жилийн ойд зориулж ач хүү хувлаа Монголын нэвтрхий төд бичгийг зохиолгоод Монгол үсгээр яагаад хэвд одоо хөвлөлтөөр өгч байсан байна гэдэг сонин одоо юу энэ бол Монголын өв соёлд бол байтугай дэлхийн өв соёлд орохоор ийм сонин зүйлээ гэдгийг нэгдүгээр хэлье. 120 жилийн ойгод монголчууд их хүндэлдэг. Хувлаа хаан түүнийг мартаагүй байна. Өвөн шүү дээ тийм ээ. Чингис хааныхаа 120 жилийг. За иймэрхүү нэг сонин зүйл бол Монгол уугур үсгийн нэвтрхий төдийг бол төдийн тухай нэгдүгээр хэсэг нь ингээд төгсч байгаа. Хоёрдугаар хэсэг нь бол бас л одоо дэлхийн соёлын түүхэнд орохоор зүйл гэж бодож байгаа. Энэ үгтэй Чингис хааны их Монгол улс бол гадаадад номын сан бэлгэлж байсан байна. Одоо их сайхан номын өргөтэй болоод номын сан юу яагаад яасан байна. Энэ иймэрхүү хоёр мэдээгүүд номын сан торгон дээр сайхан хөвлээд ард талдаа залжхул хичнээн сайхан байх үлээ. 13 дугаар зууны үед ямар улс гадаадад номын сан бэлгэлж байсан юм бэ? Байгаагүй. Улс нь ч бараг байхгүй байсан тэр англи одоо тэр босод юунууд чинь. Тэгтлүүд энд яасан гэтэй зэрэг хөх варс жил анхон намар 7 сар хөх варс өдөр Юан улсын хаан нийт 17,000 дэвтэр бүхий 4,371 бот номыг бэлгэнд ирүүлээ. Солонгосын ван хүлээгээд авчихсан байна. Өдөртөө сартаагаа байгаа үлээ. Бэлгэнд ирүүлээ. Та нар бодоод үзээ. 17,000 дэвтэр ном. Нэг за нэг яг нь 2 см мөн хуруугаар бодоод үз. Энэ өрөө багтах уу? 17 шатанд авахгүй шүү 17,000 юу. Тэгээд энэ их одоо юуг солонгос руу тэр их гол мөрнийг хадлагаад яаж аваач вэ? Яаж хөргөж өгвөө гэдэг бас их сонин асуудал байгаа юм. Тэр ч одоо үнэн гол гэж манайхан нэрлэдэг юм. Тэр голтой үүр хойгуурынхаа бол хэдэн гаруй жил явж хуурай гадараар очино. Ийм одоо сонин зүйл монголчуудын номын сан бэлгэлж байсан тухай. Номын сангийн түүхэнд бол энээс эхлэхгүй та нар юунаас эхлээд бүтэхгүй. 20-30 жилийн өмнө хүмүүс 100 жил гэдэг явахгүй. Ийм учраас номын сан бол одоо энийг энэ хоёр мэдээг сайхан торгон дээр хөвл. Би энийг зүгээр нэг төвшөд хэвлүүлсэ зүгээр гологдох юм видео өнөөдөр авчирсангүй. Сайхан одоо томоор хөвлөд номын сангийн дэлхийн номын сангийн түүхэнд орно шүү. Энийг бол англи баг одоо гадаа төлөөр орчуулаад та нар энэ дээр ихийн тавьчихсан байж байгаа. Хэн ч хараад өө тийм байна л гэн. Энэ дээр хятад юу нэгаа галиг нь байгаа Монгол өсгийн дандаагийн орчуулга байж байгаа. Ийм нүүд. Тэгэхээр энэ үл одоо дэлхийн номын сангийн түүхэнд орхоо зүйлийг монголчууд 13 дугаар зууны бүтээж байсан байна шүү гэдгийг бол зохон дэмдэглэе. За 3 дугаар хэсэг нь бол цаг болвол хэлчихээрэй. Энэ хөвсгөлийн улсын манай улсын номын сан дуугаа тэр юуны жинхэнэ нэрнүүд өөр. Тэг баруун дээд талд нь одоо жинхэнэ нэр нь байгаа. Тэр дээд талд нь юм миний юун дээр бол жинхэнэ нэрийн бичээгүй өөр нэр довчилж гисэн шиг байна лээ. Тэгээ энэ хоёр бол яг одоо уг нь бол яг адилхан юм билээ. Нэг нь одоо номын сангийнх нь их бол харин анхных нь их байна лээ. Хөвсгөлийнх нь бол сүүлд бичсэн их байна лээ. Гэхдээ судалгаа
юуны судалгааны хувьд бол маш сонирн байна. Номын сангийн ихэд байхгүй зүйл хөвсгөлийн ихэд байж байна. Хөвсгөлийн ихэд байхгүй зүйл номын сандаа байна. Энийг нэг үрчлэн үгүйсгчлэн тулгаж судалсан. Үүнийг мөргүүлэн судлах гэдэг юм аа. Мөргүүлэн судлана. Харьцуулан судлах гэвэл өөр байдаг шүү. Энэ нэр томьёоны хүчин бол яг оноочсон байдаг юм. Харьцуулан судлах, зэрэгцүүлэн судлах, мөргүүлэн судлах гэдэг чинь тус тусдаа эквичгийн юм дээрээ өөр. Ганц нэгэн жишээ хэлье. Хоёр их номын санд байгаа ихийн тоон хүрдэгдэв. Тоон хүрдгээд дугуургийн хүрдэн юу гэдгийг чинь голынхын тоон хүрдгээд нэрлэж байгаа юм. Тоон хүрдэнд бол 22 мөр байгаа. Хөвсгөлийнх болохоор 23 мөр байгаа. Тэгээ хөвсгөлийн эхний 3 мөр бол номын сангахт байхгүй. Тэгэхээр 1 2 3 дугаар мөр хөвсгөлийнхэд бол нэмээд орцсон байна шүү дээ. Номын сангийн ихэд бол 1 2 3 дугаар мөрүүд бол байхгүй. Тэгээ хоёр ихийн төгсгөлийн мөрүүд бол маш их ялгаатай. Номын санд байгаа ихэн бол эхийн үл энэ дээр үзээрэй. Юундаа бол байхгүй. Тэрний яахан дал яг их ялгаатай зүйл байгаа. За номын сангийн тоон хүрдэнд бол Чингис богд гэж байгаа. Чингис богд. Би энэ дээр зарцсан уу? Номын сангийн юун дээр Чингис богд гэж байгаа. Гэтэл хөвсгөлийн юуны тоон ихэн дээр нь бол Юан улсын тайзуугаад оруулсан байна. Юан улсын тайзуу. За энэ үл одоо түүх мэддэг юусууд үл сонин шүү. Яахаараа Чингис тайзуугаад байж хахад Юан улсын хаан гэдэг тайзуугаад гараад ирвэ. Амгийн сүүлийн үз. Юан улсын тайзуу. За энэ үл бас та нар суур мэдлэгтэй гэж бодож байна. Монголчуудын Монголын одоо Хулгай хааны байгуулсан их улсыг өмнө зүг рүү татах гэсэн оролдлого олон жилийн өмнөөс үл гарсан. Өөрөөр хэлбэл Хулгай хааны Юан улсыг бол Хятадын одоо улс юм аа гэж. Тэгээд Чингис Мөнхчийг чинь урагш нойшин татах гэдэг байгаа шүү дээ. Тэр асуудалтай холбоотой байж том магадгүй. Та бүхэн нуус тавчааг бол мэдэж байгаа. Нуус тавчааг бол дээрээс даяасан юу гэж Чингис хаанаар байж байгаа. Гэтэл Хятад орчуулган дээр нь болохоор Юан улсын тайзуу гэж бичсэн байт юм шүү. Хятад ханзаараа. Яг тэр одоо Хятад руу юу хахад Юан улсыг тэгж бичв. Тэр одоо нуус тавчаанаас ихээсний зөрүүд өвчж биш. Монгол ихтэй бол тийм байхгүй. Тэгэхээр энэ хоёр холбоотой юм биш байгаа. Өөрөөр хэлбэл Монголын одоо Юан улсыг Хятадын зүг рүү татах гэсэн тийм одоо хандлагатай юмнуудын бичлэг санаа орчихсон болов уу да гэж бодож байгаа. Та нар хэллээ Юан улс гэж бол Хулгай хааны байгуулсан их гүрний Хятад нэр шүү. Юан гэдэг чинь. Монгол нэр нь хөх гэсэн үг. Хөх. Хөх Монгол гэдгийг хөх. Хөх шудар гэдгийг хөх. Яагаад гэж вэ? Хөх Монголын хөхтөг гэнтэйгээд тэгээ хөх шудар гэдэг чинь бол тэр Юан гэдэг үгийн чинь бол Монгол нэр нь хөх Монгол гэсэн үг. Хөх. Хөхийг бол Хятадаар Юан гэж орчуулдаг юм. Юан гэдэг үгэнд бол олон сайхан утгатай. Эхний тэргүүний юуны гэсэн. Тэрэнд бол улсын нэрэнд байж байхад бол татгалцахаар юм уу тийм дорд үтсэн тийм бол байхгүй. Гэтэл бол Юан гэдэг үгэнд бол хөх гэсэн утга байдаг юм а гэдгийг олон эрдэмтэн мэддэггүй. Хятадын судлаач мэддэггүй байсан юм. Гэтэл Хятад хэлний үгийн далай Японы хан зүсгийн их хаштай
Тайваны хас толын 21-р утганд Юан гэчээд хөгс утгатаа гэж бичсэн байгаа. 21-р утганд нь шүү. Сүүлийн юу. За энэ хөгснийг бол батлах маш ноцтой нэг мэдээ олдсон. Энэ бол хятад хэлийг заахтаа та бүхэн мэдж байгаа. Мянган үсгээр эхэлдэг. Тэнгэр газар хөх шар гэдэг хүүхдүүд чэйжлүүлдэг. Одоо хүн бүхэн мэднэ. За тэгвэл хятад, Япон, Солонгос мянган үсгийн соён гэдэг юун дээр нь бол тэнгэр хар гэдэг хэлсэн байдаг. Тэнгэр дээр хар гэсэн үсэг тавиатай байгаа. Ханзаар үзээрэй. Солонгосын эрдэмтдүүд тэнгэр хар гэдгийг маш их хайхаж байсан гэж байгаа юм. Гэхдээ яахаараа тэнгэр хар байдгийг. Одоо ханз үсгэнд хар гэсэн болохтой зэрэг тэнгэр хар гэдэг хүүхдүүдэд хэйдлүүлчихсэн. Одоо болтол настангууд нь тэнгэр хараа гэж явж байгаа. Гэтэл манайхаас нэг сурвалж олдсон. Мянган үсгийн соён гэж. Тэр мянган үсгийг чи монголоор орчуулсан байгаа юм. Энэ орчуулгуу саяхан болтол бас мэддэггүй байсан. Саяхан одоо манай номын сангаас олдсон. Тэрийг бол судлаад ном болгоо гаргачихсан ба. Тэгсэн чинь тэрэн дээр яаж вэ гэхдээ тэр хятад бусад юун дээр тэнгэр хар газар шар гэж бичсэн байхад манайхаар бол тэнгэр хөх газар шар гэж бичсэн. Одоо тэнгэрийн чи хөхөөр нь бичсэн. За тэр хөхийнх нь оронд ханз үсгэн нь яан гэж байгаа. Ингээд бол маш том баталгаа гарч ирсэн. Яан гэдгийг. Яан гэдэг чинь хөхс судахтай байж. Тэгээд Солонгосын эрдэмтэд бол бичээд гаргацсан байна лээ шүү. Монголын эрдэмтний бичсэн энэ зүйл бол том нээлтийн чанартай болжээ. Манайхан одоо болтол тэнгэр хар гэж одоо үзээд тэнгэр яхаар хар байдгийг мэгээд гайхаад байсан юм аа. Ном нь хэвлэгдээр гарцсан байна лээ. Тэгтэл Монголын сурвалжаас тэнгэр хөх газар шар гэж одоо өнгийн зааж гисэн сурвалж жижиг гарчээ гэж. Тэгэхээр Юан гэдэг бол гэдэг хөх гэсэн утгатай. Тайванд болсон олон улсын хурал дээр манай нэг хүн очоод энэ Юан гэдэг чинь одоо хөх гэсэн утгатай манай хөх Монгол гэсэн чинь Америкт байсан нэг эрдэмтэн эмэгтэй тэр маш зүйтэй байна. Тийм байдгийн хөх гэжтэн тийм ээ гэх тэр хүний илтгэлийг таслаад босч байсан түүх байгаа юм шүү. Тэр манай 10 профессор одоо биеэрээ үтсэн юугаараа дуус намайг илтгэл тавьж байхад тэр хүн босч ирээдүүл ёстой зөв байна. Ийм байдгийм гэж ингэж байсан. Тэгэхээр Юан гэдэг бол Хулаа хааны байгуулсан их гүрний хятад нэр нэ. Монгол нэр нь хөхөө. Тэгээд нөгөө хөх толгой үлдээ юунууд чинь бүгд толгойд юм аа. За ингээд миний илтгэл хэвлэгдсэн учраас та бүхэн үзэн үзье.